За бүгдээрээ сайн байцгаана уу? Бүгдээр энэхүү нарлаг бороотой үнэхээр үзэгдлийн төгөлдөр өдрийн мэндийг хүргье. За тэгээд Сена нь өөрийнхөө та бүхэнд бас шинэ дугаарыг өчигдөр хүргэсэн. Сена энд инэрл гэд шинэ влог хийгдсэн байгаа. За тэгээд түүнтэй холбогдуулаад Сенаас ТV болгож нэрээ солисонтой холбогдуулаад ээлжт одоо шинэ одоо зис хоолоор ярил шинэ меню гаргасан байгаа. За тэгээд тэр нь юу гэхээр өнөөдрөөс эхлээд подкаст хийж гэж бодсон байгаа. Тэгээ подкастаар ер нь бүх юм эхэлж байгаа. Тэгээ энэ дээр бол та бүхэнтэй яг янз янзын сэдвээр ярилцъя. Бас өрөмц сэдвүүдийг онцолж авъя гэж бодсон учраас яг өнөөдөр энэ гоё мишэлц хүрээлэн дээр ирсэн. За энд ингээд подкаст эхлүүлж байна. За тэгээ өнөөдрийн бит хоёр ямар ч хэлсэн та өөрийгөө танилцуулчих те. За мар байцгаана уу? Энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Бүгдэнд нь намайг одоо Ханц Сүрэн гэдэг сэтгэл зүйч мэрэгчлээ юм хүн байна. Аха. За тэгэхээр өнөөдрийн хувьд бол цаг агарын байдлаар бол маш гоё юм те. Тийм бай. Гоё нарлаг. Тэгээд хүмүүс одоо хүүхдүүдэд дагуулаа салхилуулж ийм гоё цэцэрлэг хүрээлэн нэгтэнд бол нээлэхэд бол маш их баяртай байна. Дараа би бас хүүхдээ авчирна гэхгүй. За тэгээд өнөөдрийн бит хоёрын ярих сэдэв юу вэ гэхээр зүүдлэгдэг үзүүдний талаар маш гоё өрөмц сэдэв. За тэгээ энэ зүүдлэгдэг үзүүдний талаар та бүхэнд манаас гоё зөвлөө тун удахгүй хүрж эхлэх болно. Тэгэд ямар ч хэлсэн эхний үйл ажиллагааг нь подкастаар эхлүүлье гэд зүүдлэгдэг үзүүдний талаар нэг подкаст ярина. За тэгээд миний хувьд бол за миний зүгээс бол асуух асуултууд бол маш их байгаа. Тэгээд таны хувьд одоо зүүд гэж ярина ер нь яг юу вэ? Зүүд бол ер нь хүний далд ертөнцтэй маш их холбоотой. За ер нь бол нөгөө зүүдийг би бол ингэж боддог. Зүүдээ бол маш сайн хүн тайлж явах хэрэгтэй. Зүүд нь маш их нууц байдаг. Анхааруулаад төрүүлээд алдаж унахгүй төлөө зүүдлээд хэлсэн байдаг. Альсгүй бол өнгөрсөн урд насны зүүд бас одоо цагтай холбоотой зүүдлэгдэж байдаг. Унтаж босч ирээд яг тэр орчныг мэдэрж явах хугацаанд эн чин хизээ энэ цаг хугацаанд би явж ялаа энэ хаана байлаа гэхэд урт настай холбоотой зүүд байх ч юм уу. Сайн зүүд муу зүүд гэж байна. Муу зүүднийхээ учрыг маш сайн тайлж явах хэрэгтэй. Зүүдлээд өнгөрсөн юм чинь заа яах уу гэж бодож болохгүй. За үгүйдээ яг ингээд тухайн үедээ зүүдээ тайлах цаг хугацаа байхгүй ч юм уу. Тухайн үедээ бодоод өнгөрчихөж байгаа болвол зайшгүй ямар нэгэн өргөл ч юм уу ямар нэгэн зэн зан үйл заавал сайн зүйлийн зан үйл хийж явах нэх зүйтэй гэж би бол боддог. За би бол бүх тахта голцоо нэг бол газраар аял зүүдэлдэг, нэг бол тэнгэрээр аял зүүдэлдэг ийм зүүдэлдэг байсан. Тэр зүүдээ одоо ингээд одоо цаг дээрч өнгөрсөн цаг дээрч ингээд тайлахад маш их учир холбоотой. Тэгээ тэр зүүд минь үе үедээ яг биелдэг. Тэгээд маш их зүүдээр төрүүлж одоо өөрт нь мэдрэх мэдрэмж ирээдүйд хийх ажлуудын ирээдүйд юу хийх вэ гэдгийг өгсөн байдаг учраас зүүдлээгүй зүүд бол үнэхээр одоо тайлж ядах юм бол танд одоо хосгүй нэг урлагийн гайхамшигт гэж хэлмээр байна. Тийм байдаг. Миний хувьд бол би зүүдийг бол ингэж боддог. Яг таны яг хэлсэнчлэн л те. Яг адилхан зүүд бол нөгөө хүний зүүн совин гэдэг юм тасрах холбоотой байдаг байх гэж боддог те. 6 дахь мэдрэхүү гэж ярьдаг хүмүүс нь зарим нь болохоор нөгөө нэг ямар хүрд мөрдөж хилээ тэр үерэнтэй холбоотой гэж холбоол үйдэг юм. Миний зүгээс бол би зүүдийг яг юу гэж боддог вэ гэхээр нөгөө энэ биений одоо махан бие сүнсэн бие хоёрын салангад байх окторгуугийнх нь одоо онцлог юм болов. Зүүд тэрний илэрлэл юм болов гэж би боддог байхгүй. Одоо сүнсэн бие бол тэгдэжтэй зүүдэндээ би ийм хүнтэй уулзаа тэрнтэй яваад энэнтэй ингээ хараад тэгдэ тийм болсон байхгүй гэдэг. Тэгээд идэг штэ. Тэгэхээр энэ нөгөө сүнсэн бие нь махан биенээсээ гараад ингээд явуулсан юм болов гэж гинөтэй ерөнхийдөө бол нэг бас иймэрхүү юм бол боддог. Гэхдээ яг хамгийн одоо миний онцолж хэлэх юм нь юу юм гэхээр зүүд маань өөрөө хувь хүний үзэл бодлын илэрлэлийг нэг юм цогцлооч чадсан юм тал тийм уу да. Тэгж би нэрлэх юм байна. Зүүдлэгдээгүй зүүд гэдэг одоо энэ нэршил яг одоо таны хувьд яг ямар юм утга учиртай. Та утгын одоо зүүдлэгдээгүй зүүд би ерөөсөй ойлгохгүй байхгүй. Зүүдлэгдээгүй зүүд гэсэн юм өөр утгаар авч хэлцээ гэвэл нэг юм эрдэс гэж байгаа юм шиг те нэг юм чагт үхтэй юм шиг юм зүйл санагдаад байгаа. Таны бодлоор одоо яг зүүдлэгдээгүй зүүдийг гоё тайлбарлаач. ертөнц даалт ертөнц
3 дахь ертөнц дээд ертөнц гэсэн одоо ийм ертөнцүүдэд энэ миний бодлоор болохоор хуваагддаг. Тэгээд далд ертөнц гэхээр за 6 дахь мэдрэгүүтэй холбоотой. За бидний бүр мэдгүй энэ ертөнцид бас далд ертөнц шүү дээ. Тэрийг танихын тулд хүн төрлөختөө одоо Монголын 3 сая 14 гэж байна. Дэлхийн 7.9 миллиард гэж байна. Энэ хүмүүс одоо хүн болоо төрж ирснээ бас нууц байгаа. Тэгээд энэ нууцыг тайлахын төлөө, энэ наад жаргалыг мэдхийн төлөө хүмүүс танин мэдхийн төлөө байдаг. Тэгэхээр урт төрөл хойд төрөл гэж байдаг учраас энэ зүүдлэгдээгүй зүуд урт төрөл хойд төрөлтэй маш холбоотой гэж би бас өөрийнхөө хувьас тайлбарлахыг хүсдэг. Одоо нэгсний өнгөрсөн одоо ирээдүйн цагийг илэрхийлж байгаа зүйл нь зүүдлэгдээгүй зүйл юм аа гэсэн утгатай юм байна тийм үү? Тий. Урт төрлийн одоо нөгөө урт төрөлд ингээд нөгөө тэр хүн тухайн үедээ ямар ч ажил хийгээд альч орчинд альч одоо улс орнд төрсэн байж болно шүү дээ. Тэгэхэд энэ одоо цагт юу гэдэг Монголд одоо ирээд төрсэн байл гэхэд төр хүний нөгөө сүнсэн бие нь урт төрлийнхээ нөгөө нэг амьдрчээсэн хугацаагаа мэдрээд идэг. Би энийг энд ингээд явж исэн шүү дээ. Би энд тэгжсэн шүү дээ. Энэ яг энгийн байсан да гэж харьцуул бодоод идэг. Бүр одоо нэг урт төрөлдөө ингээд 6 дахь мэдрэхүүн нэлээд хөгжсөн одоо бяцлал хийжсэн ч юм уу тодорхой хэмжээний яг бяцлал хийжсэн мө зан үйлс хийжсэн ч юм уу маш их цэвэр ариун байсан хүний төлөө байсан тунгалаг байсан ариун байсан сэтгэл зүрхээр юмыг хайрладаг байсан ямар ч юмыг хайрладаг байсан хүний одоо сүнсэн бие маш их ариун лагшин тунгалаг ирүүл байдаг. Тим хүмүүс даайлангуяа урт төрлөө нөгөө мэдэрч урт төрлөө бас таних нь илүү байдаг. Тэгээд ерөөсөө энэ нөгөө цаг орон зай үед бас давхцж яадаг ийм байгалийн далд нууцуд бас байдгаа гэж ингэж бас боддог. Хүнийхээ хувьд зүүдлэгдээгүй зүүд гэж одоо энэ сэдв өгсний нууц нь болохоор үнэхээр далд ертөнц буюу одоо байгаа ирээдүйд болох тэгээд яг одоо цаг дээр оршин тогтнож мэдэрч байж ич зүүдлэгдээгүй зүүдээ хүн таних болно л гэдэг ингэж өөрийнхөө одоо бодлоор илэрхийлмээр байна. Хамгийн гол нь нөгөө тунгалаг байх, амар амгалан байх. За тэгээд энэ насанда зовжин шаналж гин гэж сэтгэл зүрхээр унж готож явсан болвол тэр одоо зүүдлэгдээгүй зүүднээсээ салаад ирээдүйд одоо зүүдний цаана зүүд байдаг юм бол мэдээж хүн ажиргалтай байхыг зүүдлэхийг хичээн, ажиргалтай байхыг хичээн, ажиргалтай байх эсэн гэж бас хичээн. Тийм болохоор тэнд одоо далд ертөнцийн оршин тогтнохоо маш их ажиргалын нууц байдаг шүү гэхэд бас таатай байна. Энд их асар их нууц байдаг шүү гэж хэлмээр байна. Окей. Зүүдлэгдээгүй зүүд гэд би анх сонсоод яг тэгж л утсан л та. Яг ямар далд дугч руу юм болоо тий? Яг зүүдлээгүй зүүдийг хилээд байгаа юм уу? Зүүдэлцэн хэрнээ санахгүй байгаа зүүдийг хилээд байгаа юм гээд би яг нөө зүүдтэй л амар холбож удаадсан байхгүй миний яг уг хүний бодол маань. Тэгсэн чинь яг цаад утга учир нь бүр зүүдлэгдээгүй зүүд гэдэг маань өөрөө бидний амьдралд дутагдаад байгаа тэр нөгөө нэг аз жаргалын гормон гэж зүйлийг илтгэжсэн юм болоо даа л гэсэн юм сая ойлголоо. Ерөнхийдөө баг тодорхой үг юм юм шүү те. Тийм тэгж бол бодлоо. Тэгээ миний хувьас бас зүүдлэгдээгүй зүүд гэдгийг би өөрийнхөө үгээр тайлбарлах гэж айгүй хичээжсэн тухайд анх сонсч зүүдлэгдээгүй зүүд яг ямар утгатай болоо гэж айгүйх бодчихсон. Тэгээд яг одоо бол яг тодорхойллын өөрийнхөө талаас үзэхдээ ямар ч хэлээсэн аз жаргалын гормон гэдэг зүйл юм одоо дээд илэрхийлэл юм болоо да гэж бодож байна. Тийм хайр. Тийм. Тэгж л одоо ойлгож нэг талаасаа харлаа. Тэгээд одоо хүмүүсээс нэг юм байгаад байгаа шүү дээ. Яг энэтэй холбоотойгоор асууж байгаа юм шүү. Зүүдлээгүй тэгсэн хэрний нөгөө таны сайн хэлсэн шиг яг энэ ингэ болчлоо одоо би ингэ өнөөдрийн үйл явдлыг би зүүдлээгүй шүү дээ. Тэгснэ энэ гэхдээ яг урд миний ингэ амьдралд яг тохиож исэн юм шиг яг ингэ мэдрэгдэж байгаа юм шиг те юу лээ зүүдлэл өгөр зүүдэн байхгүй. Яалаа энэ үнтэй өмнө уулзж байгаагүй. Тэгсэн хэрнээс би чамайг хаанарлаа юу лээ гэд ингэ хүмүүс аяг бидэрч тэгэхээр одоо энэ мэдрээд байгаа шүү дээ. Тэр одоо яг юутай холбоотой урд настай шууд холбох хэрэгтэй юу? Би бол бас хувийн зүгээс тэгж бодож байна. Урд төрлийн нөгөө буйны үр харгалзаж бас сайнны өрөөлөөр сайнаар учрах байна. Урд төрлийн бас өрөөлөөр таагүй учрахч бас ийм
үе тохиодог гэж би бас хоёрын зүгээс боддог. Тийм болохоор гинт ингээд нөгөө ядарч явахад танилцаа сайн хүн ингээд ах トゥ угаас илүү туслаа тэр хүнийг ингээд бүр нөгөө догтлуулсан, баярлуулсан, баярын нулимс унгаадаг ийм одоо бас цаг үе байдаг штэ. За ялангуяа манай монголчууд чинь их энэрэнгүү бие биенийхээ төлөө байж чаддаг. Одоо өнөөдөр нэг ингээд заавал миний ах トゥ амар садан гэж үздэггүй. Яагаад тэгэхээр тэнд одоо ингээд нэг хөөхөд өвдөж гинэ ингээд бид нар тус аваад эрүүл болмоор байна ч юм уу. За тэнд нэг ээж ингээд те одоо хөөхтүүтэйгээ амьдарч байна. Амьдрал нь хүн дээр нэхэд алгаад илгээл, гараад илгээл, сэтгэлээд илгээл өгчөөд юм. Энэ бол монголчуудын одоо бүр генд байдаг ийм энэрэнгүй нэгүүлсэнгүй ийм цагаан сэтгэлтэй ийм маш сайхан сэтгэлийн үрийг түгэж чаддаг монголчуудын нэг ген байдаг шүү. Яг л энийг тэгж хардаг. Тэгэхээр монгол хүний чин сэтгэлд байдаг зүйл монголчуудын 6 дахь мэдрэхүү 3 дахь нүд гэх мэтлэн зүйлүүд одоо энэтэй бол нөгөө ойр байдаг зүйлүүд ингэ бас мэдэрдэггээл гэсэн үг юм байна л тий. Яг тухайн үед нөгөө тэр хүнтэй холбогдоод туслаад байгаа хүмүүс нөгөө арай жахан төлхөө тусалж байгаа дараагийнхын шатанд тусалж байгаа тэр тухайн үед чинь ингээд за яг тэр одоо цэцгээ ч юм уу, долмаа ч юм уу, тий, хорлоо ч юм уу, галаа ч юм уу гэл одоо нэг юм хүн бай гэж үү. Тэр хүнд одоо юу гэдгийг төлөөлөд нөгөө очдөг шнэ нэг 5-аараа ч 10-аараа ч 20-ороо ч юм уу. Энэ хүмүүс бас урт төрөлтөд маш ойрхон байжээж, тус урт төрлийн буян болсон байжээж, эсвэл ямар нэгэн холбоотой байжээж тэр хүнд арай дөлхөө очдөг. Нэг алхам, хоёр алхам очдөг. Тийм болохоор энэ төрөлдөөч тий өнгөрсөндөөч ирээдүйдээч ямар ч үед ямар тохиолдолд хүн болоод төрсөн л бол хүн ямар нэгэн буйны үрийг тарьсан байх нь чухал байдаг. Тэгэхэд тэр хизээ нэгэн цагт буйны үр нь дэлгэрээд ирэхэд одоо би ч гэсэн ирээдүйд юм уу түүний дараа ч юм уу тэр буйны үр хизээ нэгэн цагт буян ирж яадаг. Тийм дараа төрөлдөөч тэр буйнаа авч болно. Тийм болохоор хүн ерөн чин сэтгэлийн үг, чин сэтгэлийн хайр, чин сэтгэлийн одоо буйны үрийг хүн хизээч мартаж болохгүй дэлгэрүүлэх хэрэгтэй. Хүн ингээд алхаад гიშгээ явж байхдаа өө миний одоо готлын уул тий миний одоо нөгөө готлын мөр ийм байштай гэдэг ингээд хүн эргэж хардаг шиг эргээд харахад сайн зүйл байх юм бол тэр хизээ нэгэн цагт үр удамд нь ч тий өөрт нь ч ах トゥ саданд нь ч амраг найзууд нь ч тий амраг гэр бүлд нь ч за тэгээд хошуу гэж ярьдаг гэсэн дээр үед одоо сумдад ч хаач байсан тэр үеийн сайхан дэлгэрүүлсэн буйны үр хизээ нэгэн цагт ирж л байдаг. Тийм болохоор хүн ерөөсө буйны үрийг сэтгэлээсээ гэхдээ өнөөдөр за өгөө болчих чам да за нэг дургууд гүчгүү гэдэг шиг тэгээ таата биш нөгөө тусалчгаа дараа нь тусны хариу авах гээд эсвэл тэгээд тусалсан байхаа тэгээд надад тусалсангүй гэх юм бол өгснөөсөө өвгөн дээр байдаг. Тийм болохоор чин сэтгэлээ одоо жишээлх юм бол нэг хүүхдэд ингээл таньдаг ч таньдгүй ч би энэ тусалж ийл гэж бодсон бол тий нэг чигэр аваад гэсэн сэтгэлээсээ одоо өөр юу гэдгийг ингээл бэлэглэе гэсэн бол сэтгэлээсээ нэг ах トゥ дээр туслая гэсэн бол сэтгэлээсээ сэтгэлийн үрийг харгалзах нь маш их чухал байдаг. Тэгэхээр одоо нөгөө хүмүүс гэж ярьдаг шээ. Чи юу тарина? Түүнийг хурааж авдаг гэдэг л үг одоо энэний одоо илэрлэл юм байна те. Ахаа чи юу тарьж чадна? Түүнийг чи буцаагаад авах хэрэгтэй байдаг шүү. Тэгээ тийм болохоор энэ яваа насандаа, үр удамдаа, хойч үеийнхэндээ дандаа сайныг зөвлөөрөө, сайн одоо урайлаарэ гэдэг одоо юм монголчууд аяга гоё тийм болцсон шүү дээ те. Тэрийг аяга сурамж болгож үлдээдэг болсон байна. Ахмадууд маань тэгж шилдэг болсон байна. За тэг үе үеийн залуучууд маань дүүнартаа тэгж зөвлөж байгаагаас хэд сонссон. Тэгээ тийм болохоор аяга нөлөөлж байгаа баха гэж бодож байна. Тэгээ таны саяны хэлсэнчлээ яг өнөөдөр нэг хүн юу тарин түүнийг хурааж авдаг түүнтэй адилхан зүүдлэгдээгүй зүүд гэдэг маань өөрөө яг юу юм бэ гэхээр чиний амьдрал тохиолдож байгаа одоо хамгийн торгон мөчүүд чинь л одоо нэгсний аз жаргалын гормоноор илэрж байгаа маа нэгсний аз жаргал хайрыг илэрхийлж байгаа нэг бэлэгдэл юм аа л гэсэн юм тодорхой агуулга баг шүү байна тийм үү. За тэгээд эцэст нь та ингээд хүмүүст гоё өөрийнхөө зүгээс дүгнэж чин сэтгэлийн үг хэлье гэвэл за хүн ерөн одоо нөгөө хүн төрлийг аваад ирдэг нь хамгийн их буйны үр гэж ном зохиолдож байдаг, хүмүүс ч ярьдаг, шинэлүү ухаанаар ч хүмүүстээ ингээд тэ их бахаар нотолцсон, ярьсан байж байдаг. Ерөн хүний хамгийн сайн яваа, сайхан байгаа, ажиргалтай байгаагийн гол нууц нь юу гэхээр
амар амгалан л байх нь чухал байдаг. Та өнөөдөр хэдэн одоо тий тэрлэн мөнгөтэй байгаад хэдэн сая мөнгөтэй байгаад хэдэн одоо сая доллартай байгаа та дотор өнөөдөр ажиргалтай байж чадахгүй бол тэр мөнгө танд ямар ч үн цэнэгүй байх болно. Өнөөдөр та амар амгалантай байж чадаад өөрөө өөртөө эзэн байж чадаад тэгээд хэн нэгнийг ямар ч одоо хязгааргүйгээр гэсэн үг ямар нэгэн хаалтгүйгээр залуу хөвгшин өвчтөе зовлонтой тий наас хөөс харгалзахгүйгээр яг сэтгэл зүрхээсээ харилж чадаж ивэл тэр бол та энэ орчлонд ирсний буйны үртэрсэн одоо амар амгалангийг тий сэтгэлдээ агуулж чадсан хүн болсны ерөөсөө агуу хайр. Ерөөсөө л энд байж чадах юм бол та ерөөсөө энэ ертөнцид хамгийн үнэтэй, хамгийн ажиргалтай, хамгийн баян нь та. Тийм болохоор ирэхэд чи сэтгэлээсээ бусдаагаа хайрлах үнэлэрээ л гэсэн илэрхийлэл тийм ээ. За тэгээд миний хувьд бол гадаа тэнгэр их гоё байна. Тэгээд цаг агаарын байдал их тааламжтай. Тэгээд ийм гоё газар байгуулагдсан үнэхээр их баяртай байна. За тэгээд ийм өдөр ийм гоё амттай кофе тэгээд мундаг хүнтэй бас ярилцаад суух надад үнэхээр сайхан байлаа. Синагийнхэн хувьд гэх юм бол кино урлагт хүчин зүтгээ 4 жил болсон байна. Урлагийн чиглэлд зүтгээд 14 жил болсон байна. Тэгээд энэ хугацаанд миний бодож санаж явдаг байсан зүйлс одоо нэгээр ингээд биелээ олж эхэлж чад маш их баяртай байгаа. Мэдээж нөгөө нэг муудад дуртай хүн гэж юу ах вэ? Аллагыг хийхийг хүсдэг хүн гэж юу хэн байх вэ гэдэг шиг миний зүгээс бол би өөрийнхөө үеийнхэнд өөрөөсөө дээшээ үеийнхэнд тэгээд буурал та бүхэндээ за тэгээд өөрөөсөө доошоо бяцхан дүүнартаа тэгээд хойч үеийнхаа ирээдүйнэрт зориулаад дандаа сайн чанарын зөв талын ийм мундаг хүмүүстэй уулзуулж сайхан яриа хөрөө өрнүүлж та бүхний амьдрал нэг ч ихсэн баяр баясгал нэг ч ихсэн дахиад гიშгэх итгэл хинээрч дутахгүй гэсэн эр зориг амьдралыг цаашаа илүү гэрэлтэйгээр хараасаа гэсэн тэр зүйлсүүдийг одоо бодож энэхүү өөрийнхөө явуулах Сенас ТV-гээ ажилуулах болно. Тэгээ та бүхэн манаас бид нартай хамт байсанд маш их баярлалаа. Цаашдаа илүү олон сайхан дугаарыг илүү сайхан ярилцлагуудыг та бүхэндээ толиулах болно. Олон сайхан хүмүүстэй уулзуулах болно. Тэгээд амьдралын хамгийн амттай зүйл юу вэ гэхээр үнэхээр амар амгалан байдаг. Та өнөөдөр амар амгалан байх юм бол түүнээс илүү жаргал үгүй. Та өнөөдөр стресс депрессийг хаанаас бий болгож ийн гэвэл энэ таны уур хилэн уцаар тэгээд болж бүтэхгүй байгаа бодлуудаас чинь улбатай юм шүү гэд өнөөдрийнхөө нэвтрүүлгийг өндөрлөе. Тэгээд альва зүйлд эхлэл гэж байдаг шиг төгсгөл байдаг. Төгсгөл гэж бичсний араас цэг тавиад дахиад эхэлдэгтэй адилхан бүгдээрээ бүх зүйлийг шинээр эхлээрээ алдсан бол бүгдээрээ дахиж эхлээд гунсан бол нулимсаа арчиж босоод өлсөн байвал заавал амттай хоол хийж идэрэй гэж хэлээ. Тэгээд бүгдээрэнд нь хамгийн сайн сайхан бүхний хүсэн өрөө амьдралыг илүү гэрэлтэйгээр яг юм гоё үзэмж төгс байгаа шиг ийм мундаг эмэгтэй шиг бүгдээрээ бүх зүйлийг сайхнаар харцгаагаарэ. Тэгээд өнөөдрийн дугаартай хамт байсан өнөөдрийн шинэхэн подкасттай хамт байсан та нартаа маш их баярлалаа. Таалагдсан бол лайк дараад, subscribe дараарай. Бүгдээрэнд нь баярлалаа. Баяртай.